Эзний үг элчийн аманд бий. Гован мухлай. Чингис хааны нэрт жанжин, цэргийн урлагийн нэрт мастер, оператив тактикч, жаларын гунгаагийн хөвгөн мухлай ванг бүх нөхдийн дотроос онцгойлон хүндтгэдэг байжээ. Хоризмыг дайлаар мордох үед ууган хүү зүчийн зөвлөх жанжнаар явж өгөөч гэж их хаан өөрөө хичээнгүлэн гуйж байсан гэдэг. Дайны явцад нэг удаа хааны хүү зүч мухлайвантай санал зүрхт нь өгөхөөс бусдыг үдсэн өвгөн жанжин асартаан дуудан ирүүлж ихэд зэмлэн эцэг тань чамайг хэрэгснийг сонсвол наад толгой чи мөрөн дээр өнгөдөд байхгүй байсан юм. Ихэд залуу жанжин зүч ихэд мөчөөрхөн эцэгтэн илчилгээжээ. Тухайн үед их хааны зарлиг өдтэй шуу мэд хурдан тул удалгүй хариу ирж мухлайван их цэргийн засаад зүчийг дуудаж элчийн аманд хааны зарлиг буу тул дуудсугаа химээжээ. Элч их цэргийн өмнө гарч ирэн их хүндэтгэлтэйгээр их хаан мухлайвангийн зөв би 3 хүүтэл болоо биз хэмээн айлдав. Ихэд зүч буруугаан хүлээн гимжсэн гэдэг. Чингис хаан өвгөн болтлон ганцхан мухлайтай хамт суун зархад таалж уян юм шиг зовлон жаргалан ярьдаг байжээ. Нас 50 гартлаа мухлайван нэг ч ялагдаж үзээгүй цорын ганц жанжин байсан төдийгүй Чингис хааны үе үеийн залуу жанжнуудыг цэргийн урлагт сургасан оператив тактикийн багш нь байсан гэж цэргийн түүхчд үздэг бөлгөө. Тэр 15 наснаас эхлэн 54 нас хүртлийн Чингис хаанд үнэнч зүтгэсэн. Гован мухлай Монголын цэргийн номлолыг үндэслэгч байлаа. Түүний алтан улстай байлдах үзэл номлолыг Чингис хаан хэдэн сайшаан дэмжсэн бөгөөд хүчтэй дайсны чадвар сайтай, сахилга баттай, ухаалаг жанжтай армийг ялсан Монголын цэргийн улам хүчиржүүлжээ. Улсын ван мухлай зөвхөн байлдах биш, айрмаа шинжилгээд анхаарал тавьдаг жанжин байж, цэргийн зэвсэглэлтийн шин техник нэвтрүүлж, ялагдсан талынхан айрмын дэвшилтэд зүйлийг өргөнөөр авч хэрэгжүүлдэг байлаа. Мухлай ван хөдөлгөөн сайтай айрман суурин газар нь хориглож бэхэлж байлдах аргад суралцуулсан хүчирхэг алтан улсыг мохоож мөхөөсөн юм. Тэр цэргийг гарамгаа удирдах, байлдааныг түүний штаб бүрэн хянаж чаддаг байлаа. Тухайлбал нэгдсэн дохио, давших, зугтах, эргэж асах, хуурах тактикийг голлон хэрэгэлдэг байснаа өмнө зүгт байлдсны дараа юуны төрөнд дайрахыг голлохоон байж эхэлж тагнуул явуулж элч илгээж сайдар судалсны дараа нэгдсэн арга хэмжээг явуулдаг байжээ. Мухлайн өдөрцөн зүүн гарын цэрэг маш хурдан хөдөлгөөн шилжилт хийж орчин үеийн дэсрэх бодис онсон техник харанх хэрэгсэл галдан шатаах утаа тавих аргуудыг хэрэглэж эхэлсэн нь тухайн үеийн шинжилэл байлаа. Эр дундаа дайсныг өрн дуудаж өөр дээр нь авчран бут зогих, түүний алдарт гахай модон хоншор хэмээх тактик нь хүч давуу дайсныг цэргийн уран тактик, хурдны маневрын хүчээр ялдаг байлаа. Дэлхийн цэргийн урлагийн түүхэнд мухлайн хийх дуртай затсан будаа хэмээх тактик олон тулааныг шийдвэрлэж байсан гэдэг. Энэ арга нь морин цэргийн тактик бөгөөд Францын генерал ус Наполеон Бонапарт, Оросын Суворов нар хийх дуртай байсан гэдэг. Энэ арга нь хэрмэнд хориглосон дайсныг хуурч гарган ялагдж буй мэд зүхтаан дайсны эмх замбрааг нь алдагдуулж урдаас бэлтгэсэн засаад буюу отоон дэрэн авчран цөөнөр нь хэсэгчлэн устгаж ялахыг хэлдэг байсан ажээ. Мухлай ван их хаанаас 7 дүү хүн байсан бөгөөд хамгийн сүүлчийнхэн аян дайнд яваад ирэхдээ Чингис хаанд их хаантан минь таны их цэргийн хүчээр өтгөл буурал болтлон олон улсыг хураалаа. Нас өндөр болж энэ би имэйл давхаан байсан тул төржүүлсэн нутагтан та баран аж төрөй. Хэмээн чөлөө гуйж ялагдж үзээгүй тэргүүнээ хааныхан өмнө анх удаа бүхийлгсэн гэдэг. Их хаан ч сэтгэл ихэд хөдөлж өөртөө адилхан хаан сэнтий бэлтгэн ёсон цагаан сүлд залах хэрэг олгосон гэдэг. Мухлай ван ордноос явхтаа хааны шадар бараа болооч нарт хааныг өглөө сэрэх болгонд өмнө зүгт тангад орон бөө хэмээн сануулж вэ гэж тушаасан гэдэг. Хааныг өглөө босох бүрд уулцсан хүн болгонд мэхийн слот өмнө зүгт тангад орон бүү хэмээн дочиг давтахад ихэд гайх. Энэ та бүгд зааж өгөө хэмээхэд тэд нэгэн дуугаар мухлай ван хэмээсэн гэдэг.
Гэсэн ч Чингисийн зүүн гарын цэргийн командлагч Шилдэг Жанжин Мухлай мориносон буулгүй 54 настай дан 1223 оны хавар цэргийнхэн асарт хоёуг дуулахтайгаан төрсөн дүү Тайсүн Бухагийнхан гар дээр насан эзэлжээ. Улсын ван Гоо Мухлайг тэнгэрт хальснаас хойш удалгүй Чингисийн ууган хүүзүүч нас барсан нь их хаанд хүчтэй нөлөөлсөн бөгөөд тангадын эсрэг дайнд мордохдоо Мухлай минь байсан бол би юунд ингэж явах хэмээн хоолой зангируулж байсан гэх. Дэлхийн талыг хураасан их хаанд анд нөхөд мунтахгүй олон байсан ч Мухлайгаас хойш ихэд ганцаарддаг болжээ. Мянганы Жанжин Чингис хаан хэдий агууж түүнтэй эн зэрэгцэн хань болдог үнэнч нөхөр нь Мухлай ван байж. Түүнийг өөд болсноос хойш тэр оюун санааны хувьд ганцаардаж байжээ гэдгийг энэ бяцхан түүхэн жишээнээс харж болох юм. Чингис хаан Мухлайд 1206 онд улсын Гоо ван зал, 1214 онд Мухлайг тусдан дэлхийн цэрэг, морины асуудлыг ерөнхийлөн захирагч тайж, Үе улсын ван цолоор өргөмжилж Цэнхэр их хүмэл алтан тамга үе үйлрүүлэн заламжлах эрхээр шагнажээ. Тэрч байтугай Чингис хаан Мухлайг хамгийн сүүлчийн удаа алдар сууг нь үнэлж таньшаан уулнаас хойшхыг надад үлдээж өмнөхийг Мухлай ван мэдтгүй хэмээн 9 цагаан сүлд залах эрх мэдүүлж бүх жанжтаан цуглуулан улсын Гоо вангийн зарилгийг миний зарилэг руугаа үг дуугүй биелүүлэхийг сануулсан гэдэг. Мухлай нас барахаас өмнө толгойтныг бүхийлгэж ойгтныг сүхрүүлж хурцыг атгаж, хурдныг унаж, хуйг нөмөрж явах тан бүх хүслээ биелүүллээ. Ганцхан алтан улсын нийслэл Бинжин хотыг эзэлж чадсаггүй хэмээн харамсаж байжээ. Тэгээд ч Мухлай Чингисийн адил өөрийн цэргийн маш хурдан маневр хийх, ухрах, хуурах зэрэг тактикт сайн мөртлөн суурин орны явган цэргийн хориглох байлдаанд сул байсан бөгөөд энэ алдаагаа засахыг хичээдэг байлаа. Мухлай алтан улсын нэгэн бомбыг бүслээд байтал тэд нэгэн дэсрэх зүйлийг шидэж ихэд мохоож байв гинэ. Бомбыг эзэлж авсны дараа мөнөөхт дэсрэх зэвсгийг хоризон болон баруун гарын цэргийн Жанжин боорчд хөргүүлжээ. Монголын цэрэг тэр зэвсгийг Багдад, хоризмын балгас хоттой хэрэмд хориглож байлдаг улсыг эзлэхэд өргөн хэрэглэснээр анх удаа дэсрэх бөмбөг монголчуудаар дамжин Европод очисон тэр ажээ. Мухлай ванг тэнгэрт хальснаас хойш Чингис хаан түүний хүү 27 настай бухууг зүүн гарын цэргийн Жанжинаар тавьсан бөгөөд залуу Жанжинч эцгийнхээ гэрээслийг биелүүлж алтан улсын нийслэлийг эзэлжээ. Чингис хааны цэргийн номлолын уураг тарих болсон Жанжинуудын нэг нь Жаларын гүн гаагийн хүү их Монгол улсын Гоо ван Мухлай мөн билээ.